Сургалтын хөтөлбөрийн магадлалын итгэмжлэлийн комиссийн гишүүд шинжээчдийг чадваржуулах хилцүүлэг болж өнгөрлөө. Боловсролын магадлалын итгэмжлэх үндэсний зөвлөл 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сургалтын хөтөлбөрийн магадлалын итгэмжлэлийн комиссийн гишүүд шинжээчдийг чадваржуулах ээлжилт сургалт хилцүүлгийг зохион байгуулж, хилэлцүүлэгт дээд боловсролын байгууллагуудын төлөөлөл, урлаг хүмүүнлэг болон мэдээлэл харилцаа холбоо технологийн чиглэлийн хөтөлбөрийг магадлалын итгэмжлэх комиссуудын дарга, гишүүд, шинжээчид болон салбарын мэргэжилтнүүд өргөнөөр оролцов. Хилэлцүүлгийн зорилго нь сургалтын хөтөлбөрийн эрх зүйн орчин, чанарын баталгаажуулалт, магадлалын итгэмжлэлийн үнэлгээний үйл явц арга зүйг сайжруулах, шинжээчдийн мэргэжлийн чадварыг сайжруулахад чиглэж, хилэлцүүлгийн үеэр оролцогчид хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын эрх зүйн орчны хэрэгжилтийг сайжруулах, хөтөлбөрийн болон хичээлийн уялдаа холбоог шинжлэх арга зүй, магадлалын итгэмжлэлийн үнэлгээ, зөвлөмж, шаардлагын үр нөлөө зэрэг үр дүнтэй санал солилцож туршлага хуваалцлаа.